Ярилцах цаг нэвтрүүлэгт энэ удаад Монгол дахь нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биатэ Дастел оролцож байна. Түүнтэй хүүхд хамгааллын төсөл хөтөлбөр санхүүжилтийн талаар хөндөн ярилцах болно. Өнөөдөр урьдлага хүлээн авч студид хүрэлцэн ирсэнд баярлалаа Биатэ. Таны хувьд энэ оны 2 дугаар сард Монгол дахь нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн суурин төлөөлөгчөөр томилогдсон. Өнгөрсөн хугацаанд та Мянмар, Жибути зэрэг улсад ажиллаж туршлага хоримтлуулжээ. Тиймээс таны ажлын чиглэлтэй илүү холбоотой асуултууд руу оръё. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан одоогоор ямар үндсэн чиглэлүүдэд төвлөрч байна вэ? Мөн тэргүүлэх хөтөлбөрүүд нь юу байгаа вэ? Энэ асуултыг тавьсанд баярлалаа. Бидний үйл ажиллагаа хүүхдэд хамааралтай бүхий л салбарыг хамардаг. Үндсэндээ бид хөтөлбөрүүдэд 5 гол чиглэлд хуваан хэрэгжүүлдэг. Эрүүл мэнд ба хоол тэжээлийн хөтөлбөрүүд. Үүнд эхийн эрүүл мэнд, хүүхдийн эрүүл мэнд, дархлаажуулалтын хөтөлбөрүүд мөн хоол тэжээлийн асуудал багтдаг. Ялангуяа хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүд болон аслагдсан бүс нутгийн хүүхдүүдийн хоол тэжээлийн асуудал өнөөдөр ч томоохон сорилт хിവэр байна. Хоёрдугаарт боловсролын хөтөлбөрүүд. Бид боловсролын үйлчилгээг хөдөө орон нутаг аслагдсан бүсүүдэд улам хүртээмжтэй болгоход анхаарч ажилладаг. Гуравдугаарт хүүхэд хамгааллын хөтөлбөрүүд. Дөрөвдүгээрт нийгмийн хамгааллын хөтөлбөр. Үүнд хүүхдийн мөнгө, хүүхдэд чиглэсэн төсөв, санхүүжилтийн бодлого зэрэг асуудлууд багтдаг. Тавдугаарт уур амьсгалын өөрчлөлт, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн чиглэлийн хөтөлбөрүүд. Эдгээр бүх чиглэл хоорондоо нягт уялдаатай хэрэгждэг. Магадгүй нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан нь нэгдсэн үндэсний байгууллагын байгууллагуудаас хамгийн олон яамтай хамтран ажлын төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг байгууллага байх. Мөн бүх аймагуудтай хамтран ажилладаг. Үүнээс гадна салбар хоорондын чиглэлүүд маш чухал. Тухайлбал хөгжлийн төлөөх уялдаа холбоо, зан төлөвийн өөрчлөлтийг дэмжих харилцаа холбоо, залуучуудад чиглэсэн хөтөлбөрүүд, мөн эрт үеийн хөгжлийн хөтөлбөр зэрэг хөтөлбөрүүд бий. Эдгээр болон бусад олон чиглэлийн ажлууд нь бүхий л салбарыг хамарч хэрэгждэг бөгөөд статистик үзүүлэлт, төлөвлөгөө, үнэлгээ зэрэг суурь хүчин зүйлсээр тулгуурладаг. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан нь дээрх чиглэлүүдээр Монголд олон 10 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ хугацаанд бидний үйл ажиллагаа бэхжиж, бүх түншүүдтэйгээ маш сайн хамтын ажиллагааны суурийг бүрдүүлж чадсан. Таны бодлоор өнөөдөр Монголын хүүхдүүдэд тулгарч буй хамгийн том сорилтууд юу вэ? Мэдээж ярьж болох олон асуудал байгаа байх. Тэгэлгүй яах вэ? Миний Монголд ажиллаж буй хугацаанд анзаарсан зүйлс мөн хамт олон болон өмнөх төлөөлөгчдийн хоримтлуулсан туршлагаас харахад ЮНИСЕФ институцийн хувьд маш ариун туршлагатай байгууллага. Юуны өмнө би Монгол улсад сүүлийн жилүүдэд гаргасан ахиц дэвшилтэнд баяр хүргэмээр байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол улс асар их хөгжил дэвшилт хүрсэн. Эдийн засгийн өсөлтөн ч үнэхээр сэтгэгдэл төрүүлэм. Энэхүү өсөлт нь уул уурхай болон эдийн засгийн голлох салбаруудаас ихээхэн хамаарсан гэдгийг бид мэднэ. Энэ нь улсын орлого, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн. Гэхдээ энэхүү амжилтын түүхийн нэг хэсэг болж чадаагүй хүмүүс байсаар байна. Ялангуяа аслагдсан бүс нутагт амьдардаг эмзэг бүлгийн олон хүүхэд хөгжлийн боломжуудаас хоцорч үлдэж байна. Малчин өрхийн хүүхдүүд, хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүд, өнчин хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зэрэг олон эмзэг бүлэгт илүү анхаарал хандуулах шаардлагатай байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн дүгнэж байгаагаар өнөөдөр ч бид өндөр түвшний ядууралтай нүүр тусаар байна. Эхийн болон хүүхдийн эндэгдэл байсаар байна. Эдгээр нь урьдчилан сэргийлэх боломжтой асуудлууд юм. Өсвөлэн хоол тэжээлийн дутагдалд өртсөн хүүхдүүд ч байсаар байна. Мөн боловсрол, нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээнд хангалттай хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүд ч бий. Тиймээс ялангуяа хөдөө аслагдсан бүс нутагт хүүхэд бүрийг хамруулахын төлөө илүү их ажиллах шаардлагатай гэж бид үздэг. Хүүхдийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны талаар ярилцъя. Монгол улсын нийт хүн амын тал орчим хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Агаарын бохирдол нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөд багагүй хугацаа өнгөрч байна. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдэг утгаараа Улаанбаатар хот өвөрмөц сорилтуудтай тулгардаг. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан агаарын бохирдлын урт хугацааны хүүхдийн хөгжилд үзүүлэх нөлөөг хэрхэн үнэлж байна вэ? Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан энэ чиглэлд өнөө хүртэл юу хийсэн, юу хийхээр төлөвлөж байна вэ? Thank you so much. So air pollution, of course, is a major concern.
Тэгэхээр агаарын бохирдол бол зөвхөн Улаанбаатар төдийгүй Монгол улсын хэмжээнд хүүхдүүдэд нөлөөлж буй томоохон асуудал юм. Бид бүгдийн харж байгаачлан өвлийн улиралд халаалтын зориултаар түлш шатаах, автомашины утаа, айл өрхийн нүрсний хэрэглээ зэрэг олон хүчин зүйл агаарын бохирдлыг бий болгож байна. ЮНИСЕФ энэ асуудалд цогц байдлаар ханддаг. Жишээлбэл бид гэр хорооллын айл өрхүүдэд халаалтын системээ сайжруулахад нь дэмжлэг үзүүлсэн. Нарны эрчим хүч ашигласан халаалтын шийдэл нэвтрүүлж уламжлалт зуухыг цахилгаан халаагаараар солих ажлуудыг хийсэн. Мөн гэрт амьдардаг өрхүүдийн гэрийг дулаалж олон нийтийн барилга байгууламжуудын эрчим хүчний үр ашгийг сайжруулсан. Сургуулийн түвшинд бид боловсролын яамтай хамтран ногоон сургууль, сэргээгт эрчим хүчний шийдлүүдийг улс даяар өргөжүүлж байна. Зарим сургуулийг төр хувийн хвшлийн түншүүдтэй хамтран шинээр байгуулж байгаа бол заримыг нь шинчилж сайжруулж байна. Миний харж байгаагаар бидэнд ирдэг хамгийн нийтлэг хүсэлтүүдийн нэг нь сургуулиудыг илүү ногоон, доктортой болгох тухай зэрэг ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эсвэл утаагч чиглэсэн хүсэлтүүд байдаг. Үүнтэй холбоотойгоор бид багийн сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Бидний мөрөөдөл бол Монгол улсын бүх багийг сургуультай болгох явдал юм. Ингэхдээ бид бүх оролцогч талуудтай хамтарч төсөв үртгийг шийдвэрлэж чадах хэрэгтэй л дээ. Гол мөн чанар нь хүүхдүүдийг боловсрол руу хүргэхээс илүүтэй боловсролыг хүүхдүүдэд ойртуулах юм. Энэ нь агаарын бохирдол зэрэг олон асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэх боломжтой. Учир нь эдгээр сургууль эрчим хүчний хувьд бие даасан, байгаль дэлтэй, орчин үеийн технологиор тоноглогдсон байх боломжтой. Жишээлбэл саяхан туршилтаар нэг цэцэрлэгт дулааны систем суйрлуулах ажлыг хэрэгжүүлсэн. Намайг зочлох үед тухайн бүс цахилгаан дулааны төвлөрсөн сүлжээнээс тасарсан байсан ч цэцэрлэг хэвэн ажиллаж байсан. Учир нь тэд байгальд ээлтэй халаалтын системтэй байсан ба ямар ч агаарын бохирдол үүсгдэггүй байсан. Ийм туршлагыг эрчим хүч, байгаль орчин, боловсрол зэрэг салбартай хамтран цаашдаа улс даяар түгээн дэлгэрүүлэхийг хүсэж байна. Энэ мэдээж том төлөвлөгөөлтөө. Сургуулиудаас эхлээд эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагууд хүртэл эдгээр эрчим хүчний их үүсвэрийг бий болгосноор агаарын бохирдлыг бууруулж чадна. Энэ утгаараа бид хүүхдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж буй эрчим хүчний их үүсвэрийг орлуулж чадах бүхий л газарт ажиллахыг хүсэж байна. Үүнийг л бидний зүгээс хийхийг хүсэж байна да. Өнөөдрийн байдлаар багшийн хомсдол бодит асуудал болоод байна. Энэ чиглэлээр боловсролын яамтай нэгт хамтран ажиллаж, багшийн нөөц болон сургалтын хөтөлбөрийн шинжилгээний асуудалд анхаарч байна. Мөн хамгийн азлагдсан бүс нутагт амьдарч буй хүүхдүүдэд боловсролыг хүргэх асуудал бидний гол анхаарлын төвтэй. Хүүхдийн боловсрол хөгжлийн асуулт руу шилжье. Монголын хүүхдийн боловсролын чанар, тэгш хүртээмжийг ЮНИСЕФ хэрхэн үнэлж дүгнэж байна вэ? Монгол хүүхдүүд дэлхийн жишгээс хоцрогдож байна гэсэн болгоомжлол танд бий юу? Түрүүнд орцсончлон боловсрол бол маш чухал салбар. Бага насны хүүхдийн боловсрол, сургуулийн өмнөх боловсрол зэрэг эдгээр суурь, анхлан үеийн боловсролд бид төвлөрч ажилладаг. Мөн ерөнхий боловсролыг дурдахгүй байхын аргагүй. Боловсролоос хөдөлмөр эрхлэлт гэдэг утгаараа бид ерөнхий боловсрол цаашлаад хөдөлмөрийн зах зээлд шилжих хүртэлх бүх үе шатуудад төвлөрч ажилладаг. Монгол улс боловсролын салбарт томоохон ахиц гаргасан. Ялангуяа дижитал шилжилт болон хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг хүргэх тал дээр ихээхэн амжилт гаргасан. Харин одоо бидний өмнө тулгарч буй гол асуудал бол энэ амжилтыг хүүхэд бүр хүртэх боломжийг бүрдүүлэх явдал юм.
Өнөөдрийн байдлаар багшийн хомсдол бодит асуудал болоод байна. Энэ чиглэлээр боловсролын яамтай нэгт хамтран ажиллаж, багшийн нөөц болон сургалтын хөтөлбөрийн шинжилгээний асуудалд анхаарч байна. Мөн хамгийн аслагдсан бүс нутагт амьдарч буй хүүхдүүдэд боловсролыг хүргэх асуудал бидний гол анхаарлын төвтэй. Үүний нэг жишээ нь миний түрүүнд урьдчилан багийн сургууль санаачлага юм. Уг хөтөлбөрийг нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн зүгээс гол түнш болох хувийн хвшлийнхэн болон Монгол Улсын засгийн газраас манлайллын хамт эхлүүлсэнийг дурдхад таатай байна. Бид эх жилүүдэд багийн сургууль байгуулах шаардлагатай байршлуудыг тодорхойлсон байгаа. Одоогоор аслагдсан бүсүүдэд 5 сургууль туршилтаар байгуулсан бөгөөд нэгийг нь би Монголд ирснэхээ дараахан нэн даруй нээж байсан. Энэ төсөл надад маш гүн сэтгэгдэл төрүүлсэн. Учир нь хүүхдүүд өөрийн нутагтаа гэр бүлийнхээ хажууд өөрийн хамт олонныхоо дунд суралцах боломжтой болж байгаа юм. Энэ бол амьдралыг өөрчлөх бодит хүчин зүйл. Учир нь хүүхдүүд хол газар, дотуур байранд ар гэрээсээ заавал хол суралцах шаардлагагүй болж байна. Энэ нь зөвхөн сурлагын амжилтад төдийгүй хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд асар чухал нөлөөтэй. Ирэх жилүүдэд ийм төрлийн сургуулийг дор хаяж 65 байршилд байгуулах зорилготой байна. Within that, also of course digitalization is very important. Мөн аслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд дижитал технологи чухал үүрэгтэй. Өнөөдөр хүн бүр хэмэл оюуны талаар ярьж байна. Эдгээр технологийн үр ашиг ирээдүйд өндөр байх болно. Гэхдээ технологи нь багшийн сэтгэл, мэдрэмж, хүний оролцоог орлож чадахгүй. Харин багш болон сурагчдад туслах хэрэгсэл нь болж чадах юм. Энэ бол бидний ирээдүйд хэрэгжүүлэх стратегийн нэг. PISA-гийн үнэлгээний дүнгээс харахад Монгол улс тодорхой хэмжээнд хоцрогдолтой байгаа нь үнэ. Гэхдээ бид ахиц дэвшлийг харж байгаа бөгөөд ирээдүйд хүүхэд бүр чанартай боловсрол эзэмших орчныг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хэмэл оюун ухаан нь эдийн засаг, нийгэмд ихээхэн өөрчлөлт авчирч байгаа энэ үед сурган хүмүүжүүлэгчид, бодлого боловсруулагчид хүүхдийг маргаашийн амжилтанд хүрэхийн тулд өнөөдөр юу сурах ёстойг дахин эргцүүлж байгаа болов уу? Монгол улсыг ч хамаарах бах. Ер нь боловсролын систем, хэмэл оюун, ажлын мөн чанарыг үнсээр нь өөрчлөх чиг хандлагад хүүхдийг бэлтгэхийн тулд юу хийх ёстой гэж ЮНИСЕФ харж байна вэ? No, thank you so much. Тэгэхээр энэ асуулт өмнөх сэдвтэйгээ холбогдож ирж байна. Хэмэл оюун бол ирээдүйн нэг хэсэг гэдг нь үнэн. But as I mentioned, it also needs to be applied in a very sensitive manner. Гэхдээ үүнийг маш хариуцлагатай, зөв ашиглах шаардлагатай. At the moment is really a shortage of teachers and also Өнөөдрийн байдлаар Монголд багш боловсролын ажилтны хомсдол бий болсон. So I think Дотор байртай сургуулиудад ч хамааралтай. by AI technologies, but what we are working on is actually Энэ нөхцөлд хэмэл оюун нь дэмжлэг үзүүлэх боломжтой ч хүнийг бол бүрэн орлож чадахгүй. in a very sensitive manner. Бид хэмэл оюуныг багш сурагчдын өдөр тутмын амьдралд зөв зохистой нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна. With the technology and the opportunities to learn, also the Технологийн хөгжил асар хурдцтай явагдаж, суралцах шинэ боломжууд нэмэгдэж байгаа хэдий ч үүнтэй зэрэгцэн эрсдлүүд нь ч нэмэгдэж байна. So the future of AI, I think we have Энэ нь онлайн орчны аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал юм. a good program together with the ministry. ЮНИСЕФ боловсролын яам болон сургуулиудтай хамтран энэ чиглэлээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. I'm quite proud of the children on how to Сургуулиудаар зочлох үед хүүхдүүд дижитал технологиг өдөр тутмын суралцах үйл ажиллагаанд маш сайн ажиллаж байгааг хараад бахархдаг. working closely with AI Academy together with our government. Мөн AI Academy болон бусад байгууллагатай хамтран ажиллаж байна. Of teachers where they have Саяхан багш нарын дунд зохион байгуулсан тэмцээнд тэд хэмэл оюунд суурилсан маш сонирхолтой сургалтын бүтээгдэхүүнүүд бүтээсэн. I think that is what the future is about, to making the tools Ирээдүй гэдэг нь технологиг зөв ашиглаж хүүхдийн суралцах үр дүн сайжруулах тухай асуудал юм. outcomes. Хүүхдийн амьдрал улам бүр захим орчинд өрнөх боллоо. Монголд захим дээрлэхэл, захим хүчирхийлэл болон онлайн аюулгүй байдал ямар төвшөнд байна гэж та дүгнэх вэ?
Захим дээрлэхэлтээс гадна бодит амьдрал дээрх үеийнгийн дээрлэхэлт мөн өргөн тархсан. Хаа сайгүй тохиож байгаа харагддаг. Тийм биз? Well, thank you so much. As you know, online bullying in school. Сургуулийн болон захим орчны дээрлэхэлт сүүлийн жилүүдэд нийгмийн анхаарлын төвд орсон асуудал боллоо. We have been contacted by many partners on how to help. Монголд ирснээс хойш олон байгууллага UNICEF-тэй холбогдож энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтийг гаргасан. All the partners that want to work in this area together. So it's social protection sector. Бидний гол үүрэг бол боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал болон төрийн байгууллагуудыг нэг дор нэгтгэж хамтын ажиллагааг бий болгох явдал. With all the different authorities. It has been a big issue because it has a lot. Зарим дээрлэхэлтийн тохиолдол олон нийтийн сүлжээгээр маш хурдтай тархаж нийгмийн томоохон хилэлцүүлэг басан. UNICEF was concerned about especially data protection and protection of the. UNICEF-ийн хамгийн их санаа зовдөг зүйлсийн нэг нь хүүхдийн хувийн мэдээлэл, нэр төрийг хамгаалах асуудал юм. To see how can we protect, how can we educate children. Хүүхдүүдийг захим орчинд өөрийгөө хамгаалах, эрсдлийг ойлгох, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэхэд нь сургах шаардлагатай. Develop their self-esteem to understand the risks of the online world. Захим дээрлэхэлт бол онлайн хүчирхийллийн зөвхөн нэг хэлбэр. So this is also an area that we are. Үүнээс гадна олон төрлийн захим дарамт хүчирхийлэл байдаг. Because I think a lot what is happening first and foremost we need to understand. Энэ асуудлыг шийдэхийн тулд илүү их судалгаа, мэдээлэл шаардлагатай байна. What exactly are the issues? Because what I see now in the public debate is very much case based. Одоогийн хилэлцүүлэг ихэвчлэн нэг тохиолдлуудад төвлөрч байгаа ч бид илүү өргөн хүрээтэй үндэсний хэмжээний цогц стратеги боловсруулах шаардлагатай гэж үзэж байна. This is getting lost. So what we are working on is really. Учир нь дээрлэхэлт бол хүүхдийн эсрэг хүчирхийллийн зөвхөн нэг хэлбэр. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн олон хэлбэр байдаг. Зарим нь маш чимээгүй атлаа, магадгүй илүү өргөн тархсан ч байхыг үгүйсгэхгүй. There are many forms of violence against. Бид тэдгээрийн талаар мэдэхгүй ч байж болно. Тэдгээр бүх хэлбэрийн хүчирхийллийг түншүүцтэйгээ хамтарч байхгүй болгохыг UNICEF зорж ажиллаж байна. All of that we want to combat as UNICEF together with our partners. Энэ утгаараа бид хүүхдэд илүү ээлтэй дэлхийг зохицлох болно. Өнөөдөр хүүхдэд зарцуулсан $1 ирээдүйд $20-оос илүү өгөөж авчирч болохыг судалгаанууд харуулдаг. Энэ нь хүний эрхэнд суурилсан асуудал, мөн улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн асуудал гэж яригдана. Тиймээс бид хэрэг зарим хүмүүсийг орхигдуулбал энэ нь улсын ирээдүйд ноцтой нөлөө үзүүлнэ. Poverty is the often root cause of many. Ядуурл нь хүүхдийн боловсрал, ахуйн орчин, аюулгүй байдал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт гэх мэт олон асуудлын суурь шалтгаан болдгоо. Монголд хүүхдийн ядуурл, тэгш бус байдлын асуудлаар ямар ахиц дэвшил гарч байна вэ? Тулгамдж буй бэрхшээл болон хөтөлбөрүүдийн тухай та мэдээлэл хүргэхгүй юу? Sure. No, thank you so much. I just come from a very good event Тиймээ дөнгөж сая хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдтай арга хэмжээнд оролцоод ирлээ. Тэд энэ улсын нийгмийн хамгааллын тогтолцооны гол багнан шүү дээ. Олон 10 жилийн туршид UNICEF болон түншүүд бид энэ чиглэлд бусад нийгмийн салбарыг нэгтгэж ажилласан. Бид асар их ахиц гаргасан. Ялангуяа эмзэг бүлгийн хүүхдүүдийг мөнгөнд итгэмж болон нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах тал дээр томоохон ахицыг гаргаж чадсан. Гисэн хідээж бодит байдал дээр олон хүн хамрагдаж чадахгүй хിവэр үлцээр байна. Миний өмнө дурдсанчлан Монгол улс иргэн бүрээ өөрсдийн амжилт, ололтын түүхийн нэг хэсэг болоход анхаарах хэрэгтэй. Бидний харж байгаагаар Монгол улсын орлого өсөж байгаа хэдий ч ядуурлын түвшин нь ижил хурдаар буурахгүй байна. Тиймээс орлогын хуваарлтын асуудалд илүү анхаарах хэрэгтэй.
Эмзэг бүлгийн хүүхдүүдийг илүү өргөн хүрээнд хамруулахын тулд илүү үр дүнтэй татварын тогтолцоо, илүү хүртээмжтэй нийгмийн хамгааллын бодлого хэрэгтэй байна. Монголын хүн ам тийм ч олон биш учраас зөв бодлого хэрэгжүүлж чадах юм бол энэ асуудлыг богино хугацаанд шийдэх боломжтой гэж би үздэг. Энэ нь зөвхөн хүний эрхийн, хүүхдийн эрхийн асуудал биш. It can be done in my opinion in a very short time. Мэдээж хэрэг хүний эрх, хүүхдийн эрхийн асуудал бол ядуурлаас гаргах зэрэгтэй холбоотойгоор нийгмийн суурь асуудал мөнөөсөө мөн. Гэхдээ улсын ирээдүйн эдийн засгийн өсвөл хүний капиталын асуудал юм. But it's also a question for the country's future growth for the human capital. Өнөөдөр хүүхдэд зарцуулсан $1 ирээдүйд $20-оос илүү өгөөж авчирч болохыг судалгаанууд харуулдаг. More than $20 after some decades. Энэ нь хүний эрхэнд суурилсан асуудал, мөн улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн асуудал гэж яригдана. Тиймээс бид хэрэг зарим хүмүүсийг орхигдуулбал энэ нь улсын ирээдүйд ноцтой нөлөө үзүүлнэ. Researchers often argue that a child benefits from Судлаачид хүүхдийн тэтгэмж бол зөвхөн нийгмийн халамжийн хэлбэр биш. Харин ядуурлаас урьдчилан сэргийлэх, бууруулах хамгийн үр дүнтэй арга хэрэгслүүдийн нэг байсан гэж үзсэн. Нин ялангуяа COVID-19 цар тахлын үеэр ирээдүйд ийм бодлогыг нийгмийн халамжийн хөтөлбөр гэж авч үзэх ёстой юу? Эсвэл хүний төлөө хийх хөрөнгө оруулалт гэж үзэх ёстой юу? Олон улсын туршлага юуг харуулж байна вэ? Энэ асуулт нь та бид хоёрын сүүлийн ярилцаж байсан сэдвтэй холбогдож байна. Нийгмийн халамж бол нийгмийн хамгааллын нэг бүрэлдэхүүн хэсэг нь. Тухайн нийгэм бүрт эмзэг байдалд өртөмтгий сегмент гэж байдаг. Хүмүүсийг ядуурлаас гарган илүү тэгш нийгэм бий болгох тухай асуудал. Миний бодлоор ирэх 10-аас 20 жилийн хугацаанд бид маш яаралтай байдлаар энэхүү асуудалд анхаарлаа хандуулан ажиллах хэрэгтэй. Яагаад вэ гэвэл миний өмнө дурдсанчлан энэ нь хүүхдийн эрх, хүний эрхийн тухай асуудал шүү дээ. Хэрвээ бид энэ чиглэлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхгүй бол сөрөг нөлөөлөл нь нийт нийгэм даяар мэдрэгдэх болно. Тиймээс энэ улсын иргэн бүр, хүүхэд бүр Монголын амжилтын түүхийн нэг хэсэг байхын тулд нийгмийн халамжийн тогтолцоог илүү цогц болгох ёстой. Үүндээ хувийн секторыг илүү их хамруулж, бүх нийгмийг хамарсан илүү цогц нийгмийн халамжийн тогтолцоог бий болгох ёстой. Яагаад гэвэл энэ нь зөвхөн төрийн үүрэг биш. Энэ нь хүн бүрийн үүрэг. Хувийн willingness also of the private sector. Тэгэхээр энэ нийгэмд оролцож буй бүхий л талууд засгийн газартай хамтарч шин татварын тогтолцоо, шин хөрөнгө оруулалтын тогтолцоог хилэлцэх хэрэгтэй. Ингэснээр энэ нь жинхэнэ хөрөнгө оруулалт болох болно. Яагаад вэ гэвэл өнөөдөр хүний капиталд оруулсан хөрөнгө оруулалт маргааш нь Монголын орлогыг бий болгох болно. Тийм учраас энэ улсын хүмүүр одоо байгаа тоо баримт шигээ энэ амжилтын түүхийн нэг хэсэг байх ёстой. Хүүхдийн хөгжил, хамгаалалт, хувийн салбарын оролцоо хэр чухал вэ? Монголын компаниуд хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхэд хангалттай анхаарч байна уу? But also I see a lot of willingness from Монголын хувийн хвшлийнхний хүүхдийн төлөө хүсэл эрмэлзэл, ив нэгдэл үнэхээр гайхалтай санагддаг. UNICEF хувийн хвшилтэд маш нэгт хамтран ажилладаг. Тодорхой нэг компанийг нэрлэхгүй. Учир нь маш олон байгууллага биднийг дэмждэг шүү дээ. UNICEF-ийн санхүүжилтийн 30-40% нь хувийн хвшлийн түншлэлээс бүрддэг. Энэ дэмжлэг нь зөвхөн Монголоос биш, Европ, Аз, Америк нэгдсэн улс, Австрали гээд дэлхийн олон орноос хувийн хвшлийнхнээс ирдэг гэж хэлж болно. Харин одоо бид дараагийн шатанд шилжиж байна. Зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна компаниуд хүүхдийн эрхийг бизнесийн бодлоготой тусгах шаардлагатай болж байгаа. Үүнийг бид Child Rights in Business буюу бизнес дэх хүүхдийн эрхийн зарчим гэж нэрлэдэг. Өнөөдөр улам олон компани энэ зарчмыг сонирхож өөрсдийн бодлогодоо нэвтрүүлэхийг хүсэж байна. Энэ нь илүү шударга, илүү хүртээмжтэй нийгмийг бий болгоход чухал хувь нэмэр оруулах юм а. Өнөөдөр урьдлага хүлээн авч студид хүрэлцэн ирсэнд баярлалаа.